Ер нь ардчилсан намын бодлого бол төрийн оролцоо иргэнд их эдийн засгийн боломжийг л авчрах ёстой, төрийн дарамтыг бууруулах ёстой гэдэг ийм үзэл баримтлалыг бид нэр баримтладаг улс төрийн хүчин. Тэгээ ардчилсан намын бүлэг дээр тэр тусмаа би бас яг эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг төслийг өргөн бариад боловсруулад явж байгаа. Энэ хүрээндээ Монгол улсад зөвхөн саяны тоо баримтуудыг харахад эдийн засгийн тодорхой хэмжээний өршөөлийн асуудлыг, татварын өршөөлийн асуудлыг ярих ёстой цаг болсон гэж үздэг. Улс орнууд ч гэсэн 10 жилийн давтамжтай бас энэ асуудлыг эргэж хардаг юм олон улсын практик байдаг. Тэгэхээр Монгол улсад энэ асуудлыг ярих ёстой. Бас энэ дээр хуулийн төсөл, тогтоолын төсөл бэлдэж байгаагаа бас хэлье. Гэхдээ энэний дээр тодорхой зүйл заалтуудыг бас нэмэлтээр бид нэр харгалзаж үзэх ёстой. Энэний дээр томоохон аж ахуй нэгж том дүн бүхий тодорхой дээд хязгаарыг энэний дээр судалж бас тавих шаардлагатай бол магадгүй энэ эдийн засгийн өршөө, татварын өршөөд жижиг дунд үйлдвэрлэл, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд илүү түлхүү хамаарах хуулийн зохицуултыг бид нар бас энэний дээр хийх шаардлагатай болно. Гуравдугаарт нь ер нь татварын өршөөд гээд бид нар өмнөх жишгээр 100% өршөөчхөөр төлсөн иргэд аж ахуй нэгжүүдийг хохироодог бас тал гардаг. Дахиад хууль эрх зүйн хувьд ч гэсэн хуулиа биелүүлээд явж исэн иргэд аж ахуй нэгжүүд сэтгэл дундор үлдэх юм нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр 100% биш, тодорхой хэмжээний хувь процентээр 10%, 20%, 30%-ийг тэр хоригдлогдсон татварыг төлөх зэрэг ийм асуудлуудыг энэ дээр бас ингэж судалж байгаа. Энэ дээр одоо саяны асуудлуудыг ярих шаардлагатай.